Сайн байцгаана уу? Favorite байна. За өнөөдөр бүгдээрээ таны дараагийн амжилт юу вэ? Юу байх вэ гэсэн сэдвтээ ийм мэрэг хийе гэж бодлоо. За хэдүүлээ. Сонголтын картуудаа гаргая. Энэ одоо хийж байгаа зүйл нь ямар амжилтанд хүрэх вэ? Хаашаа чиглүүлэх вэ тий? Эсвэл дараагийн амжилт нь юу байх вэ? Гэсэн ийм сэдвтээ мэрэг хийе гэж бодлоо. За эхний групп хоёр дахь групп за гурав дахь групп. За сонголтын карт нэрээ TLF картнуудаас нэмээд үгүй. За эхний группийн TLF карт. За хоёр дахь групп. Амжилт нь одоо юутай холбоотой байх вэ тий? За гурав дахь группийн За болчлоо хэвтүүлээ. Сайн харж агаад хамгийн их татагдж байгаа карта цуглаад тиймэрхүү үзэрээ. Юу жоохон хоолой сонирхолтой. За эхний групп маань Turkey Spirit. Turkey тэмийн хэрүүл гэдэг лөө. Яа, монгол нэрийг мартчихсан. За Хоёрцон болохоор юм Grasshopper зарцааны карт байна. За гурав дахь групп болохоор Beaver та зурм юм болов нэг юм ирэх юмтан байна. За хэдүүлээ нэгдүгээр группийн уншлагад орё. За нэгдүгээр группийнхний сонгосон карт. За тэгээд би өөрөө мэргээ хийхтэй болохоор яг ингээд картуудаа ингээд бичлэгнийхаа явцад ингээд одоо унж байгааг нь харуулах ч юм уу тэгдэг байгаа. Тэг зарим хүмүүс болохоор шууд ингээд бичлэгээ юу гэдэг ингээд янзч манзалж байгаа ингээд тавьчихдаг штэ тий. Би болохоор шууд ингээд харуулъя гэж боддог байхгүй юу. Тий. Тэгээд угаасаа тэгж явдаг болохоор миний яг би яг ингээд харж агаад одоо ингээд нэгээр нь картууд маань гарч ирээд тэгээд хамгийн сүүлд нь харж агаад ерөнхийдөө юмаа ярьж эхэлдэг. Тийм зарим хүмүүс болохоор одоо ингээд картаа ингэж гаргаж ирж байхдаа ярьж эхэлдэг шүү дээ. Би болохоор тэгдэггүй яг ингээд том зургаар нь харж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд уншлага хийдэг. Тийм болохоор миний бичлэгийг үзэж байгаа бол намайг ингэж ажилтгийг одоо хүндлээд гэх юм уу. Тэгээд яг бүх карт маань гарч дуусны дараа ерөнхийдөө үзвэл бас зүгээр байдаг шүү. Зарим хүмүүс маань тэрийг мэдгүй жоохон юу яагаад гэдэм шүү лээ. Хүлээгээд идэм шүү лээ. Зарим нэг комментууд дээр тэгж гарч ирж байсан. Тийм тэгж үзээрэй гэж зөвлөе. За тэгээд нэгдүгээр группийн хүмүүсийн дараагийн одоо өөрт нь ирж байгаа амжилт, тололт амжилт юу вэ? За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн тололт амжилт ирж байгаа амжилт нь юу вэ? Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань юу байна вэ? Дараагийн алт амжилт.
coffee. Ся бүгдээр онцлохдоор ся за 1-р группийн хүмүүсийн одоо дараагийн ялгалт амжилт юу вэ гэдгсэн чинь T-Leaf card-нэр control your anger or you will be sorry гэсэн карт гарч ирсэн байна. За тэгээд дээрэс нь give us gratitude and grace, trickery. За тэгээд 6-дугаар гэр гэсэн oracle-ууд бол гарч ирсэн байна. За эндээс би ингэж харах юм бол энэ группийн хүмүүс одоо 90 тойрны өдөр тутам ми ажилласаа 6 дугаар гэрэл тийм байдаг. Одоо ажил тий шууд ингээ ажил яаж болно эсвэл юм дандаа ингээ өдөр болгон давтагдаж хийдэг тийм энэ өдөр тутмын зүйлээсээ одоо юу байх нь одоо ололт амжилтын одоо ололт амжилт бол орж ирж байгаа л харагдаж байна. За тэгээд энэ ололт амжилт нь хүн хоорондын харилцаатай холбоотой байж магадгүй. Тийм яг гэвэл яг ч юм би олон хүмүүс байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэг ингээд энэ 90 тойрны хүмүүс жоохон одоо юу гэдэг нь trickery энерги гэхээр жоохон зэлтэй хүмүүс, зэлчин хүмүүс, жоохон юм ууртай хүмүүс байдаг ч юм уу. Тэг хүний нөгөө нэг жоохон boundary хил хязгаарыг ингэж юу яадаг хүмүүс байдаг ч тийм одоо сүрдөгч гэх юм уу тэрийг шалгадаг. Ер нь тиймэрхүү хүмүүстэй уучраа олж байгаа өөрийнхөө дотоод амар амгалан болж байгаа. Тиймэрхүү хүмүүст одоо юу яахгүй байгаа. Нөлөөнд нь автахгүй байгаа тий. Ерөөсөө ингээл за энэ хүмүүгээс юм штэ гээл тийм нэг амар одоо тэрэнд ингэж автахгүй байгаа ч юм уу тий. Тийм байдал харагдаж байна. За тэгээд нөгөөтэйгүр өөр юу харагдаж байна гэх юм бол энэ хүмүүс одоо сүнслэг түвшний хувьд гэх юм уу тийм сүнслэг байдлын хувьд ингээд дээшилж байгаа. Тийм дараагийн түвшинд очих виз одоо тасалбар авдаг ч юм уу ийм байдал бас харагдаж байна. Тийм өөрийн дотоод амар амгалан сүнслэг байдал илүү нэг тэр тал руугаа дотоод амжилт гэх юм уу тиймэрхүү зүйлс дээрээ ололт амжилттай байгаа юм хүмүүс байна. Тэгээд иймэрхүү зүйл одоо хэдийн ингэж орчин үеийн нийгэмд зөвхөн ингээ гадаад ололт амжилт ч юм уу хэдэн төгрөгийн цалин олж байгаа одоо хэр олон хүнтэй хамт байж байгаа харагдаж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл айгүй олон газраараа аялж маялах ч юм уу тиймэрхүү зүйлээс илүүтэй ч яг юу ер нь яг энэ тэнцүү ингээ чухал байдаг хүний одоо өөртөөгөө амгалан байх, эргэн тойронтойгоо амгалан байх, дотоод тэнцвэр хүчээ олох гэдэг юм уу. Энэ тал дээрээ илүү одоо ололт амжилттай байгаа ийм хүмүүс л харагдаж байна. За тэгээд цөөн хэдэн хүмүүсийн хувьд болохоор виз нь гарах ч юм уу тий. Одоо ямар нэг юмны виз хүлээж исэн бол виз нь гарах одоо ингээ энийг ингээ харах юм бол нэг орчин үеийн ийм
тавиад үзрэхгүй. Тэг ингээд визний хариу хүлээгээл ингээд мэйл хүлээгээл сууж байгаа юм шигтэй. Тэгэл ингээд байн ингээд тэрийг ачиж ингээд хараад тэгээ тэгэнгүүт ингээд сахиус тэнгэрүүд нь бити ингээд санаа зовоо тий энэ зүйл чи ингээд болноо. Утгагүй ингээд виз чин гарнаа ч гэдэг юм уу. Тэг ингээд виз нь гараад айгүй хөөрцөн. Ийм байгаа байдал бол ингээд харагдаж байна. За тэгээд энэ Queen of Pentacles, Page of Swords өдрийг харангууд энэ хүмүүс маань л ингээд өөрөө өөрийнхөө юм тав тухтай гоё тийм амьдралыг бол ингээд бий болгож байгаа л харагдаж байна. Тэгээд буцтай айгу гоё өөрийнхөө юмыг хуваалцах чаддаг тий. Эргэн тойрныхоо хүмүүстэй тэгснэрээ эргэн тойрондоо дандаа сайн сайхан хүрээллийг бий болгоод байдаг ч юм уу. Тийм энэ хүмүүсийн одоо гол олж амжилт нь л ерөөсөө амар амгалан гэдээ бараг хэлчихдэг болох юм байна дөө. Тэгэл хүн ер нь ингээд эргэн тойронд ямар ч сөрөг юмнууд байсан хүн өөрөө дотооддоо амар амгалан олцсон байгаа цагт бол тэр болгонд бол ингээд автахгүй. Тэгээд тэр болгонд ингээд нөлөөнд нь автахгүй байх энэ чадвар бол угаасаа маш юм чухал байдаг. Зөвхөн өөрөө өөрийнхөө тэнцвэрийг олсон ийм хүмүүс л одоо тэгж чаддаг. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага дууслаа. Тийм. Айгуу тийм одоо нийгмийн жишгийн амьдралтаас бол жоохон зөрүүтэй. Тэгтэл энэ зүйл ингээ байж иж хүн одоо яг тэр одоо нийгмийн жишгт хүрсэн тэр амьдралтууд байдаг шүү дээ. Одоо царын орлогч байна уу, гоё аяллаар явагч байна уу, одоо юу гэдгийг айгуу олон найз нөхдөд байх ч юм уу. Тэр болгоно нэг өвөн цэнтэй. Тэрнээсээ яг жинхэнэ аз жаргалыг мэдэрч боломжтой болдгоо. Иймэрхүү зүйлээ ингээд орхигдуулаад зөвхөн одоо ингээд нийгмийн тэр одоо амжилт гэж үзэж байгаа зүйлийг ингээд тэр хүн туулсан ч гэсэндээ яг үнэндээ тэрийгээ 100%-аар ингээд мэдэрдэггүй ийм зүйл бас ингээд байдаг. Тийм учраас энэ группийн хүмүүс маань маш том зүйл дээрээ бас ингээд амжилт гаргаж байгаа юм байна гэж би харж байна. За тэгээд төлөө ерөнхийдөө уншлагын дууслаа. Астро шоуга хийж үзээд тэгээ уншлагаа дуусгая. За нэгдүгээр группийн хүмүүс маш жагаа амжилт тийм 6 дугаар гэрэг гэж гарч ирсэн байна. Тэгээд ихрийн орд тэгээ Марс. Тийм Марс бол одоо энэ уур хилэн Бээжин тий уур хилэнгийн илэрхийлж байгаа. За 6 дугаар гэр дахиад энэ дээр 6 дугаар гэр гэж гарч ирсэн. Тэгээд Gemini буюу ихрийн орд. За тэгэхээр энэ группийн хүмүүс жоохон бус хүмүүстэй одоо ингээ харилцаагаа ингээд харилцаан дээр их зэрэг жоохон ингээ түргэн уурал гарах гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс дээр ингээд өөрийгөө барьж сурж байгаа тий илүү нэг дотоодоос амар амгалан байж байгаа тийм байгаа учраас эргэн тойрны харилцаанууд дээр өдөр тутамд ялангуяа харилцаатай гэр бүл ажлын газрынхан ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүстэйгээ харилцаагаа аягүй сайжруулах тал дээр яаж харилцах арга олж байгаа ч юм уу те өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, бусдыг хэрхэн ойлгох, зүрх хүмүүстэй хэрхэн харилцах ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдийг ойлгож байгаа нь энэ хүмүүсийн бол гол амжилт байна. Тийм. За. Тэгээд материорд. За тэгээ өхрийн ордныхан. За эсвэл энэ хүмүүстэй айгүй их харьцдаг иймэрхүү хүмүүс байж болно. За тэгээд та нартай баярлалаа. Хэвтэлээ дараагийн уншлагаараа уулзцаая. Баяртай. За одоо 3 дугаар группийнхны уншлагад орно. Үгүй 2 дугаар группийнхны уншлагад орцгоё. За 2 дугаар группийн хүмүүс маань болохоор энэ царцааны oracle картыг сонгосон. За 2 дугаар группийнхны ирж байгаа амжилт юу вэ? Ирж байгаа дараагийн амжилт.
За 2 дугаар группийнхан уншлага бэлэн боллоо. За мэрэгтэй тавтай морил. За та нарт маань ирж байгаа. За энэ шагнал бол энэ өвлийн сард одоо 1-р сар гэсэн телеф карт бол гарч ирсэн байна. Цайны навч гэдэг юм уу? Тийм, цайны навч өдрөөс гарч ирсэн Монгол орчуулал. За тэгэхээр энэ группийн хүмүүс бас юу байна? Өмнөх групп бас ингээ хүн хоорондын харилцаан дээр айгүй их төвлөрөөд байсан бол энэ групп ч гэсэндээ бас тийм байна. За тэр дундаа ялангуяа одоо хосын харилцаа байж магадгүй. Тийм зөвхөн чакраны хүзэр гарч ирсэн байна. Тэгээ дээрэс нь 2 of cups хүзэр гараад ирсэн. За тэгээ дээрэс нь Virgo буюу одоо охины орд гарч ирсэн байна. За охины орд бол аналитик юмыг ингэж одоо оюуханаараа шийддэг тийм. Айгуу тийм intellectual буюу юм оюунлаг ийм орд байгаа. За тэгэнгүүт өмнөх групптэй бас айгуу төстэй энерги гарч ирсэн. Гэхдээ арай өөр байна. За энэ группийн хүмүүсийн дунд тэгтээ жоохон юм харилцаануудаас шарах авсан ч юм уу. Ийм байдал харагдаж байна. Яг гэвэл victim буюу одоо юм хохирогч гэсэн утгатай карт ч тийм. Энэ дээрээс нь 3 of swords үзэр гараад ирсэн. За тэгээ энэ хүмүүс 5 of cups үзэр гараад ирсэн. Тэгэхээр харилцаанууд, эргэн тойрны дотны харилцаанууд ялангуяа за хайр сэтгэлийн харилцаа шууд байж болно. Эсвэл юм дотны найз нөхөд ч юм уу маш юм дотн байсан хүмүүстэйгээ юм салсан хүмүүс байж магадгүй. За энэ харилцаанууд дээр жоохон асуудалтай болсон. Тэрнээс болоод тэр одоо харилцаагаа ингээд даван туулж чадахгүй байгаа ч юм уу. Тийм тэгээ тэрийг энэ одоо гуниг гутрал ч юм уу энэ зүйлээ ингээд даван туулахын тулд өөрийгөө айгүй их ажиллаар дарж байгаа. Ажилдаа их анхаарлаа хандуулж байгаа. Тэг өдөр тутмын одоо хийдэг ажил карьертэй тиймэрхүү зүйлсээр эсвэл илүү одоо ингээд сурах хөдөлмөрлөлтөд илүү анхаарлаа хандуулж байгаа ч юм уу. Тийм. Ийм байдал бол харагдаж байна. Тийм учраас энэ группийн хүмүүс бол би шууд ингээд бодохдоо өөрийнхөө одоо ингээд сэтгэлийн шарахыг даван туулж байгаа. Тийм. Тэр байдал нь одоо энэ хүмүүст ирж байгаа амжилт юм болов уу гэж бол харж байна. Тийм тэгээд энэ 1-р сар гэхээр одоо энэ бүх ангаалт эдгэрүүлэлтүүд ингэж явагдаж дуусаад 1 сар гэхэд бол тийм 2025 он гэхэд бол та нар маань энэ одоо тагуу болсон зүйлээ тий 2024 онд бол тэгээд 2025 онд ингээд цаа шинээр одоо шинэ ажил эхлүүлж болно. За эсвэл энэ ингээд ажилтай холбоотой зүйл яаж магадгүй тий яа тэгвэл Virgo гараад ирсэн байгаа. Тэгээд айгүй олон бас ажлыг хамарсан зүйлүүд гарч ирж байгаа учраас зарим хүмүүсийн хувьд бол одоо хосын харилцаа байж болно тий эсвэл юм татны харилцаа. За эсвэл зарим хүмүүсийн хувьд бол энэ ажил карьер нь жоохон одоо burn out болоод исэн ч юм уу тий ажил нь жоохон ингээд айгүй их байгаад исэн ч юм уу. Тий тэрнээс болоод жоохон юу яагаад гэсэн сэтгэлээр унаад исэн бас тиймэрхүү хүмүүс байж харагдаж байгаа харагдаж байна. Тэгэнгүүт энэ хүмүүсийн хувьд бол ингээд цоо шинэ өөрийнхөө одоо дур хүслийг өдөөсөн ч гэдэг юм уу те яг ингээд өөрийнхөө юм дуртай юм ажлыг бол олж байгаа ийм байдлаар харагдаж байна. Тэгэхээр энэ бол 2025 онд ирж байгаа ийм бэлэг байхны. За зарим хүмүүсийн хувьд бол сэтгэл зүрхний ангаалт те. За зарим хүмүүсийн хувьд бол шинэ ажил карьер бол амжилт борж ирж байгаа бол харагдаж байна. За тэгээд та нарын маань сонгосон oracle ч гэсэндээ энэ зарцааны oracle байгаа. Тэгээд энэ группийг сонгосон хүмүүс айгүй залуу хүмүүс байж магадгүй. Яа тэгвэл одоо залуу хүмүүсийн хамгийн ихний сайлгалт ч юм уу эсвэл ихний ажил жоохон ингээ бүтлгүүцэх ч юм уу тэр жоохон хүнд тосдсон шүү дээ. Тийм учраас сахиу цэнгэрүүд нь юу гэж зөвлөж гэнэ гэх юм бол бити ингээд айгаарэ тий чи ингээд зүгээр л ингээд итгэлтэйгээр ингээ урагшаа яваарэ бид нар ингээ чамайг тосоод авнаа. Тийм бити ингээд юугаарэ айгаарэ өнгөрсөнд ингээ юуч болж исэн яаж ч байсан гэсэн тий чи ингээ ямар ч ингээ таг үзүүл тохиолдож исэн энэ бол ингээ ирээдүйд дахиж тохиолдно гэсэн үг бол биш ээ. Зүгээр сурамжаа аваад авахыг аваад тий хаяхыг хаяад ингээ урагшаа яваарэ чамайг маш гоё юм гошин шин зүйлсүүд ингээ хүлээж шүү гэж хэлүүлж байна. За ингэж ерөнхийдөө орчлон дуслаа. Энэ хүмүүсийн хувьд бол тийм ээ сэтгэлийн
шархаа идгээж байгаа тий. Ийм байдал. За хосоосоо салсан ч юм уу, удаан хугацаанд үргэлжлэсэн хүнээсээ салсан ч юм уу, эсвэл дотны найз нөхөд юу гэдэг гэр бүлийн хүнээ алдсан ч гэж болно шүү дээ. Ямар нэгэн байдлаар ийм дотны хүнээсээ ийм шарх авсан шархаа ол идгээж байгаа. За тэгээд энэ 2025 онд ийм гоё өөрийнхөө хүссэн юм ажлыг олж байгаа. Тэгээ одоо бас ингээ ажил мэргэжлийн хувьд жоохон өөрийнхөө дургүй ажлыг хийгээд байгаа хүмүүс бол энэ 2025 оны 1 сар гэхэд бол тэр гоё ажлаа олоод ингээд ажлаа сольж байгаа ч юм уу, ийм амжилтууд бол ингээд ирж байна гэж бол харагдаж байна. За хэдүүлээ астрошок нэр. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань ямар амжилт ирж байна вэ? За Нептун гараг бас ихрийн орд өнөх групп дээр бас ихрийн орд гарч ирсэн. За тэгээд 2 дугаар гэр гэсэн газар гарч ирсэн байна. За тэггүй шоо гарч ирсэн байна. За тэгэхээр Нептун гэхээр энэ далаван гэж өвдвөлөө энэ орчуулгын буруулж магадгүй. За Нептун гараг бол ерөнхийдөө юуг илэрхийлдэг вэ гэх юм бол хүний хүсэл мөрөөдөл, за бүр ингээд маш юм романтикаар дурлах ч байт юм уу, тийм нууцлаг байдал, айгуу тийм мөрөөдөмтгий ийм гараг байдаг, ийм болгодог энэ одоо гаргийн нөлөөнд автсан хүмүүс. За тийм учраас энэ хүмүүс маань бүр ингээд маш бүр толгойдоо амар гоё романс бодож исэн чинь тэр нь бүтлгөөцсөн үү. За эсвэл бүр айгуу гоё ингээд ажиллаа бодож исэн чинь тэг яг ингээд идеалистик гэж ярьдээ шүү дээ. Бүр яг юм өөрийнхөө төсөөллийн ертөнцид байдаг. Тэгээ бодит амьдрал дээр ингээд 2 дугаар гэрүүл айгуу тийм бодиттой байдаг хгүй. Бодит байдал дээр жоохон энэ ингээд хөрсөн дээр бууж ирэхтэй жоохон энэ хүмүүст ингээд сэтгэл одоо төсөөлнөөс нь бага байх ч юм уу, тэрнээс болоод жоохон сэтгэлээр унах гад байдаг ийм нэр гарч ирж байна. Тийм юм болов уу? Тэрнээс бас юм болов уу гэж бодож байна. Тэгээ дээрэс нь эсвэл нөгөөтэйгөр одоо ийм тэглээгээд ингээд гой мөрөөдөмтгийн байдлаа бас бити алдаарай тийм. Тэгжил таам болов уу гэж бодож байна. Тэгээ дээрэс нь ихрийн орд гэхээр энэ бол ингээ бус хүмүүстэй харилцах, бус хүмүүстэй харилцаан дээр бас ингээд дараагийн удаад тий. За ийм байх юм байна, тийм байх юм байна. Ер нь бол ингээд хүнийг ингээд бүр ингээд яг ийм ягаан шилээр ингээ харж дурладаг хүмүүсэд шүү дээ. Тиймэр хүмүүс байж магадгүй энэ группийг сонгосон хүмүүс маань. Эсвэл ингээд ямар нэгэн зүйлд ингээд айгүй гүн ордог ч юм уу тий. Тийм хүмүүс байж магадгүй. Тэгээд энэ илүү нөгөө боттой жоохон харах ч юм уу те, юмыг ингээд хэтрүүлж бодохгүй байх ч юм уу, тэр тал дээр илүү реалистик болж байгаа болов уу гэж харж байна. Тэгээд яагаад гэвэл Virgo буюу охины орд ч өөр айгу тийм реалистик бодит байдлыг эрхэмлдэг юм орд байдаг. Тэгээ энэ хоёр шалын юм эсрэг тесрэг юу гэдэг вэ, энергиуд байдаг. Тийм тэгэхээр энэ тал дээр илүү тийм охины ордны энерги рүү шилжиж байгаа, энэ хоёрын балансыг олж байгаа ч юм уу, энэ байдал нь бол харилцаанд айгүй чухал байдаг. Тийм. За ийм амжилт бол гаргаж байна. За хумхорд. За хилэнц, хумх хилэнц. За ихрийн ордныхан энэ группийг сонгосон байд магадгүй. За тэгэхээр та нартай баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа, баяртай. За одоо сүүлийн групп буюу 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн онцлог руу орно. За 3 дугаар группийн маань энэ Beer гэдэг энэ хамтныг сонгосон байгаа. За 3 дугаар группийн хамт ирж байгаа амжилт юу вэ? Группийн хамт ирж байгаа дараагийн олт амжилт юу вэ? За 3 групп гуруулаа бүр зөвхөн чакраны зэрэг гарч ирсэн. За тэгэхээр ерөөсөө зүрхтэй холбоотой хамгаалтуудыг аягүй хийж байгаа юм хүмүүс юм шиг байна. За 7 дугаар гэр. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн дараагийн ололт амжилт юу вэ? За тэгэхээр энэ 3 групп бол гуруулаа зүрх сэтгэл, хүн хоорондын харилцаа, тэрнтэй холбоотой
олд амжилтуудыг бол олж авч байгаа юм байна. Гурван группийг сонгосон хүмүүсийн дараагийн ололт амжилт юу байгаа вэ? Группийг сонгосон хүмүүсийн дараагийн ололт амжилт юу байгаа вэ? За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн дараагийн ололт амжилт гэсэн чинь за 7 дугаар гэр гарч ирсэн. Тэгээд зүрхэн чакраны хузар гарч ирсэн. За тэгээд таны мантилив болохоор энэ diamond алмаз гэсэн чөлөө ийм хузар гарч ирсэн мэй. Тэгээд энэ болохоор чи ингээд хин нэгнээс ийм одоо үнэтэй алмаз шиг бэлэг авна эсвэл одоо өгнө гэсэн юм утгатай. За тэгэхээр бол би нэг авах болов гэж харж байна. Тэгвэл энэ группийн хүмүүсийн дараагийн ололт амжилт гэдэг юм чи тээ. За тэгээд энэ шууд ингээ романтик харилцаатай холбоотой гэд би бараг шууд хэлцгээд болох юм байна. Яа тэгвэл 7 дугаар гэрүүл ерөөсөө юм intimate тэ юм гоё дотны харилцааны одоо гэр бүл хүмүүсийг илэрхийлдэг. Эсвэл маш удаан хугацааны юм хосуудыг илэрхийлдэг. За ийм partnership тэ романтик харилцаатай хүмүүсийг илэрхийлдэг юм гэр байж байгаа. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн дараагийн одоо амжилт гэх юм бол илүү хувь хүний одоо харилцаа. За тэр дундаа бүр романтик харилцаан дээр юм азтай оттой байх ийм хүмүүс байна. За энэ харилцаа нь болохоор энэ ирж байгаа энэ ололт амжилт тэ энэ харилцаа болохоор ерөөсөө маш их юм хичээл зүтгэл шаардах юм харилцаа. Тийм. Энэ бол зүгээр нэг одоо болцоод өнгөрөх хүн баг биш, баг гэрлэх мэрлэх ч юм уу иймэрхүү хүн болов гэж бодож байна. Тэгээд энэ diamond ч гэсэндээ хүн яг юм сүд бүсгүйтэй ч юм уу те эсвэл яг юм сүд залуудаа за юм одоо хоримор махихтэй те юм гой хормын баталгаа одоо сүм бүгж гэрлэх одоо санал манал ч юм уу те одоо ингээд удаан хугацаанд үргэж байгаа хүмүүс байх юм бол одоо дурлал залуугаас сүм бүгж авдаг ч юм уу. За тэгээд орчин үед бас эмэгтэйчүүд ингээс одоо нэг proposal гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү гэрлэх санал хэдэр тавьдаг болсон. За харилцаа аль бисний болох ч юм уу. За гэрэлтгүй маа гэхдээ. За юу ч гэсэн юм том зүйл бол хувийн амьдрал ялангуяа романтик харилцаа тэр бол амжилт ирж байгаа л харагдаж байна. Тэгээ single хүмүүсийн хувьд тийм хүний олно. За эсвэл одоо ингээд харилцаатай юм дотн харилцаатай хүнтэй байгаа бол тэрийг ингээд official буюу юм альбисны одоо гэрлэлтэд батлуулах ч байт юм уу. Сүү тавих ч байт юм уу, гэрлэгч байт юм уу. Тиймэрхүү одоо амжилт ирж байгаа бол харагдаж байна. За тэгээд tarot card нуурах карт руу гарцгаая. За тэгэнгүүт judgment card Queen of Wands гарч ирсэн. За тэгэхээр Queen of Wands бол бүр хамгийн одоо юм attractive буюу хамгийн юм харизмтай, хамгийн юм өөртөө ихтэй бие даасан. Тэгээд айгу юм бусдыг өөртөө саранц мэд татдаг юм харизмтай одоо хатны хөдрөл байдаг. Тэгээд энэ ерөөсөө glow up гэж одоо хүмүүс яриад байгаа ч тийм. Тэгэхээр л энэ группийн хүмүүс маань маш юм одоо хүмүүсийн хүсэмжид ийм хүн болох нэ, царай зүсэндээ айгу анхаарах ч юм уу. Тийм байдал ирж байна. Тэгээд judgment card нь ч гэсэндээ ингээд харах юм бол ингээд амар ингээд тод өнгийн болцсон тий. Тод өнгийн хувцдыг ингээд тайз руу гарах гэж байгаа юм байдал ингээд харагдаж байна. Тэгэхээр та нарын маань хувьд ингээд бас нөгөө нэг амжилт нь юм гадаа төрхний гой сайхан байдал ч юм уу тий. Эмэгтэйчүүдийн хувьд илүү үзэсгэлэнтэй болох эрэгтэйчүүдийн хувьд бас ингээд би хагаа гоё хөгжүүлдэг ч юм уу. Ийм одоо амжилт ирж байгаа л харагдаж байна.
За тэгээ дээрэс нь өмнө нь ч юм уу одоо ч юм уу ингээд болохгүй байгаа ч юм уу гинт ингээд нурж унж байгаа ч юм уу тий эсвэл ингээд нэг гинтл ингээд бүтлгүүтэй дэсэн зүйлсүүд за өнгөрсөн болсон байж магадгүй. Тиймэрхүү зүйлсүүд нь яг үнэндээ ингээд танд амжилт авчрах зүйлүүд байсан гэдгийг бол ойлгоноо. Тий. Одоо ингээл заримдаа ингээл юм бүтдэггүй шүү дээ. Тиймэрхүү зүйлсүүд ингээл байхад ястай нэр энэ бүтсэнгүү гэ ингээ бодож идэл дараа нэг хэдэн сарын дараа ч юм уу тэр нь ингээд маш том амжилтын одоо ингээ үүдийг нийцэн байдаг ч юм уу тий. Тэр зүйл хаагдсанараа эсвэл ингээ илүү өөрийнхөө амжилтанд хүрэх зүйлийг олсон байдаг ч юм уу. За ямар нэгэн байдлаар ингээд blessing in disguise гэж ярьдаг ч тийм англиар одоо ийм амар тийм таагүй зүйл болчлоо гэж бодоход яг үнэндээ тэр нь ингээд маш том ингээд аз ивэлийг өөртөө авчирч яадаг амжилтыг авчирч байдаг. Ийм зүйл бас ингээд болох нэ. За энэ нь эсвэл одоо шууд ингээд oracle card ингээд холбогдох юм бол нэг ингээд залуутай за би бол бүр ингээд бүтэхгүй юм ч юм те нэг бүсгүүтэй би ингээд бүтэхгүй юм байна сте бид хоёр ингээд юу гэдэг би ерөөсөө таардгүй маардгүй гэжсэн чи яг тэр хүн чинь ингээд тэний одоо хамт байх хэвээр заяатай тийм хүн ч юм байсан ч юм уу те. За ийм байж магадгүй. Тэгээд бас хүмүүсийн хувьд ингээд ажил гэрээр ч гэдэм үү юу ч гэдэм те өөрийнхөө төсөл тааруулаад тэгээд бодох нэ. За тэгээд дараа нь болохоор Knight of Wands болон Five of Coins, Five of Pentacles үзэр гарч ирсэн. За тэгэхээр өмнө нь ингээд харилцаанууд дээр ялангуяа энэ романтик харилцаанууд дээр зөвхөн ингээд нэг юм casual хүмүүстэй уулзаад байсан байж магадгүй. За casual гэдэг нь болохоор одоо зүгээр л ингээд уулздаг ч юм уу те ерөөсөө харилцаагаа ингээд serious болгох тийм одоо харилцаанд орох тийм хүмүүс ингээд нэг таарахгүй байсан ч юм уу те. Тэгэл ингээл тэр хүмүүст ингээл хийд юм ингээл өөрийнхөө үнэт цаг мөнгө төгрөгөө ингээд зарцуулаад тэ яг ингээд гоё intimate тийм гоё гүнзгий харилцаа эхлүүлэх хүмүүстэй ингээд очихгүй байгаад байсан бол тэр нь ингээд юу яаж байна. Тэр дуусар болж байна. Нөгөө гоё хүний алж байна гэсэн. За тэгээ ерөнхийдөө энэ группийн хүмүүсийн юу бол маш тодорхой байлаа. Алалт амжилтсан тий. За өнөөдрийн энэ мэрэг бол ерөөсөө би нэг тийм амар юу болоо. Айгуу тийм дотоод тийм хувийн шинжтэй тиймэрхүү хаалт амжилтууд их байлаа. За 3 дугаар группийнхэнд ярьж байгаа юу вэ? За санчир гараг 12 дугаар гэр за загсны орд. За 12 дугаар гэр загсны орд. Загсны орд бол өөрөө загсыг ингээд хос ингээд загс центр харахаар би яг нэг soulmate-ийн энерги байдаг тийм. Тэр романтик маш романтик орд байдаг юу загсны ордныхан маань. Тэгээд энэ хажууд нь санчир гэхээр энэ харилцаа нь ингээд маш их хичээл зүтгэл оруулах юм харилцаа байхгүй юу тийм. Зүгээр нэг уулзаал өнгөрдөг харилцаа биш гэсэн шүү дээ. Энэ хүн баг ингээд гэрлэг хүн ч юм байж магадгүй. За тэгээд энэ хүнтэй энэ холбогдож байгаа энэ харилцаа ч маш юм сүнслэг юм харилцааж магадгүй. Одоо сүнсний хамтрагчд тий одоо ихэрдүүлүүд гэж яриад байгаа үед ихэрдүүлүүд гэж болно. Ер нь л маш юм гүнзгий сүнсний холбоотой юм хүн гэсэн үг. За охины орд жинлүүрийн ордныхаа энэ группыг сонгосон байж магадгүй. Эсвэл одоо энэ учрах хүн ч юм уу эсвэл хосон ч юм уу те энэ орднууд байх боломжтой. За тэгээд уншлагын дуслаад дараагийн бичлэгээр уулзцгаая. Та нартай баярлалаа. Баяртай.